За юу цаанда guys, Fox байна. За тэг өнөөдрийн бичлэгээрээ хэдүүлээ бидний тохиолдсон аимшигт явдлууд гэдэг групп дээрээс хүмүүс тохиолдсон аимшигт явдлуудыг уншина. За тэгээд бичлэг эхлэхээс өмнө та бүхэн лайк дараарай. Тэгээд сапайг байгаа, сапайка мартав. За тэг ол ямархгүйгээр шууд бичлэгэнд орцгоё. За 1 2 3 4 5. За ингээ ихтэй пост. Зүрх хамаар гарах шахсан түүх. Манай найзын аав нь осолд орсон машин задал зардаг хүн байдаг юм. Ээж аав хөдөө явсан болохоор хамтдаа хонох болвоо. Тэднийх нэг жижиг байшинтай хашаагаараа дүүрэн эвдэрхий машин овоолчихсан. Орой бит хоёр хоол хийж идчихгээд 3-4 цагийн үед орондоо ороод уцаа ухаж байтал байшингийн тойрод хүн алхах чимээ гараад андаа гадаач хүн яваад байх шиг байна. Хаалга төгцсөн юм уу гэж асуусан чинь төгцсөн андаа гэдэл тоосон шинжгүй ихтэйд байдаг юм. Нөгөө зүйл нь тэгж тойрж байгаад яг байшингийн хаалганы урд очиод самардаач байгаа юм шиг чимээ гаргаж байснаа. Учиргүй хаалгатай ноцолдоод хаалганаас татаад унсан. Бурхан минь би айсантаа хөдөлж чадахгүй манай найз бүрд юу ч болоогүй юм шиг хөвтөдөл байсан. Удалгүй хаалгатай ноцолдгоо болоод байшингийн дэвэр дээр төмөр хягтуулаа тарнаар хийн найз чажиг гүг чимээ сонсогдоод үнэхээр аимшигтэй. Нүд ханаггуулаад өөр ирэхгүй нөлмөс сурсаад тэгсэн найз гэрлээ асаага намайг аргадаж заандаа мань үгэн хэлье гэж бодсон юм аа. Манай харин нэг ийм юмтай болцоод байгаа. Өгөө олон хүн байхаар яах чдгүй юм гэж хэлээд л намайг тайвшруулад би гэрлүүгээ хармаар санагдаад өнөөх нь хаалга хэдлээд ороод ирэх юм шиг бодогдоод бараг л галзуурах гэж байсан. Найз харцгүйч асаагаад тэр нь нөлөөлөөгүй. Нөгөөх нь цонх тогшоод бүр өнгөлцөг хаагах гэж байгаа юм чинь. Тэгээд юу унтах мантай яаж галзуурчихгүй шиг амьд мэд харий гэж бодоод сууж байтал гадаа баг зэрэг гигээ ороод аав руу залгаад аав ирж бид хоёр тэдний хашаанаас гарч явтал хаалга шил байхгүй эвдэрхий машины араам дотор нүд хамаргүй нүцгэн эрэхтэй хүн сууж байсан. Яаж ингэж амьдраад байдгийг бүү мэд. Иннээс хойш иймээ тиймээ юм болоогүй. Одоо ч тэр муухай царай нүдэнд харагдаж байна. Яа бас эвгүй юм те. Гэхдээ бас нөгөө ослоор нас орсон хүмүүсийн сүнсэн зарим нь машинтай хорогдчихд юм байлээ. Тийм явдлууд бас зөндөө сонсч байсан. За 2 дахь пост. За ингээ 2 дахь пост руу оръё. Хар дарах. За би гэдэг хүн нэлээ хол яваад ажилдаг болоод удаж байлаа. Нөхөр ээлжийн ажилтай. Охин 1 билүү 2 дахь анги. Манайх 100 айлт. Хизэнээс ч юм бүү мэднийг мэдсэн манай охин унтахдаа орны толгойн толь тавьж унтаад болдоггүй. Би уурлаад хагалчин гэж хэлээд ерөөсөө болдоггүй. Тэгсэн нэг өдөр ээж маань охин нэг юм хараад өнөөх нь айлгаад байна гинэ гэж авдаг байж штэ. Тэгээд охиноосоо асуусан чинь намайг ганцаараа байгаар орж ирдэг. Цуг тоглоод байдаг. Аавыг ирэхээр орж ирдэггүй гэж авсан. Намайг айлгаад байвал би толинд харуулахаар яваад өгчдөг гэж хэлээд би өгтлээ ээж билээ. Энэ явдлыг сонсоод бөөдөөгээ хөдөөнөөс дуудаад засал хамгаалт хийлгээд авлаа. За одоо дахиж оролдохгүй гэж байтал би хардаар зүүтлээд унтхаа байлаа. Усанд орохоор хажууд хүн байгаад хараад байгаа юм шиг болоод л үсрээд гарчихна. Сүултээ гэртээ орно гэхээр л айгаад яаж харих уу, яаж унтах уу гэж боддог боллоо. Нөхөр байвал би сайхан 50 унтдаг байлаа. Тэгсэн өнөөх маань намайг шүн сэрээдэг боллоо. Сэрээд харахаар хүн дүрстэй хаавхаар өндөр сүдэр хараад байдаг боллоо. Тэгсэн нэг өдөр миний баруун чихэн дээр хахирсан муухай дуу гараад би сэрээд харсан. Бүү үзэгт юу байсан гэж аимшигтай тэр гэж хэлхий аргагүй муухай харс өдөр байсан. Тэгээд л бас нөгөө бөөд үгөө дуудаал засал хамгаалт хийлгэж авсан да. Итэнүү байна өөрөөсөө мэдээ. Бичиж байхад хүртэл хүүтааж байна шүү. Яа бас эвгүй юм те. Гэхдээ угаасаа нөгөө жоох хүүхдүүд бол хий юм их хардаг гэж ярьд юм байлээ. Тэгээ нөгөө яагаад хий юм хардаг гэдэл тэрийг одоо сайн сарахгүй байна. За ингээ дараагийн пост. За ингээ 3 дахь пост. Өглөө ээж ихч хоёр гараад бие засна гэхээр нь дагаад гарлаа. Хаалгаар гарангууд үүрийн гигээд нойлын хажууд нүцгэн эмэгтэй хүн нааширгээд аллав. Яг алхах гэтэл нөгөө нүцгэн эмэгтэй нь нүд ирмэх зур намайг дараад би ч ээжээгээд орлол дим ицсэн гэртээ орон дээрээ ээжээ өвөр дээр хөвтөж байв. Нүдэнд нөгөө эмэгтэй харагдсаар л их чин тэр гэж байтал орчны дуу чимээ тасалтаад нээх их гэрэл рүү чиглээд л гэрийнхэн маань зүрхэн зогсчлоо гээл тэр цаана уйлан байлаа. Яг өөрийнхөө ээжийнхээ өвөр дээр өвхөж байгааг бинээсээ гараад өөрөө хараа зогсож байх юм. Болохгүй шүү гэдэл нээх их урт амьсгаа аваад сэрэв. Зүуднээсээ ийм ихээр айж байсангүй. Өдөрчин бодогдоо яг тэр амьсгаа тасалтаж бинээсээ гараад явж байгаа мэдрэмж амар. Үхээс айхгүй дэ гэж бодс цагаа тулахаар амар л юм байна. Зүудэнтэй ингээд үхээд үзчихлээ. Гэхдээ байнга бодоостой зүуд гэж өөрийгөө тайвшруулж байгаач
Тэр мэдрэмж одоо ч байгаад амьсгалд давчдаж байна. Ингэж байсан хүмүүс байдаг болов. Яа бас эвгүй юм дээ. Гэхдээ тэр нойлын хажууд тэр зогсож исэн нүцгэн эмэгтэй яг ямар учиртай юм бол? Ямар нэг учиртай л байгаа хаа. За тэгээ өнөөдөр бичлэг инхүү дуусч байна. Тийм ингээд дуусж байгаа байхгүй юу? Тэгээд бичлэгээ дуусна үзсэн танд баярлалаа. Тэгээд та таалагдсан бол лайка дараарай. Тэгээд бас саб хийж амжааг байгаа бол сабаа хийхэ мартаваа. Тэгээд хэдүүлээ 500 сабтай болсон байлээ. Тэ баяр үргээ. Тэгээд саб тарсан бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Нүдэн дээр самбар 220 дээр хаацсан дээр зогсолгүй тэлсэж хараа бүрийн хотын нүсвэр эматинэ цас боцлох халуун артер